хахад насныхаа сургаалыг сонсож уулж түүгээр бид цаашид өөрсдийгөө хөгжүүлж ингэж амьдрах хэрэгтэй байдаг. Ингээд энэ өдрийн хурлыг сүүлийн илтгэлийг Монгол Улсын Чойжин ламын сүм музейн захирал Отхон Сүрэн та эндэрт барьсан. Ингээд энэ өдрийн хурлыг мөн энэхүү илтгэлийн дараа дуусгахаар хамт нэмжит төвийн тэргүүн гүнзгий маань цагаан ногоон дах хөгжөн бүгдээр хамтдаа хөгжөө. Ингээд энэ хурлаа өндөрлөх болно. Үлдсэн энэ өдөр амжаагүй, итгэл тавьж амжаагүй, нэр нь орсон боловч амжаагүй төлөөлөгчд маань маргааш үргэлжлүүлнэ. Та бүхэн итгэлээ бэлдэж ирээрэй. За та бүхний өдрийн амар амгалан байцгаая. Ингээд Монголын бүхний шишин эмэгтэйчүүдийн нэмүүлсгүй байр ёслолтын зэрэг олон улсын баг хурал итгэл хэлцүүлэх боломж олгосон үзээтэй. За мөн одоо зохион байгуулж байгаа байгууллагуудаа талархал төвшүүлж хурлын ажилд амжилт хүсье. За би өнөөдөр бол хурц бэлэгч Санжаа Журын сүрэн хорлоо гэсэн ихтгэл тавьж байна. За мөн энэ ихтгэлийн өмнө та бүхэндээ Чойжин ламын сүмийн талаар, музейн талаар авчхан хэлцүүлье. За энэ хурц бэлэг Санжаа Журын сүрэн хорлоо маань Чойжин ламын сүмийн одоо тэргүүн болох Чойжин лам усан хайрын эхнэр байгаамаа. Ингээд би та бүхэндээ Чойжин ламын сүмийг одоо авчхан танилцуулъя. Чойжин ламын сүм нь 1904-өөс 1908 онд Чойжин лам усан хайрын шишин намын бол зориулан бүтээгдсэн. Чойжин лам бол одоо манай 8 дугаар болж Азан лам бүтээгдэхүүн төрсөндөө байгаа. Ингээд 1908-аас 1937 оны эхнэлтийн он жилүүд хүртэл Чойжин ламын сүм нь одоо яг одоо манай гандан гэрчлийн очиод одоо шашин намын үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд 37 онд хаагдаад 41 оны хүртэл хаалттай музейсэн. Ингээд 1942 оноос 1962 он хүртэл бол хаалттай зөвхөн гадаад хотын зочид төлөөлөгчдийг үзүүлдэг юм музейсэн. Ингээд одоо өнөөдрийн 1962 оноос одоо өдний олон нийтэд нээлттэй музей болсон байгаа. Ингээд манай энэ сүмийн тэргүүн Чойжин лам усан хайрын одоо эхнэр болох сүрэн хорлооныхаа талаар та бүхэндээ танилцуулъя. За хурц бэлэг сүрэн хорлоо хүнжир хамт нийслэл хүрээний голын Чойжин сахиусны бүтэн эрдэнэ бэлэг тунгалаг бишрэл тулдаг усан хайрын гэргийн юм аа. Одоо та бүхэн зургийг харж байна. За одоо идүүгээ энэ сүрэн хорлоогийн намдрын талаар судалгаа хайцсангүй байгаа байна. Одоо энэс бид үндэсний төв архи, нийслэлийн архивын газрын сайн өмнөд хадгалагдж байгаа бичгийн болон аман сурвалж тулгуурлан хурц бэлэг сүрэн хорлоогийн намдрын холбогдох одоо зарим зүйлүүдийг та бүхэндээ тодруулан хэлье. За сүрэн хорлоо нь одоогийн Архангай аймгийн Хотон сумын уугуул ажээ. Хотон сумын одоо төрөө 1933 оны одоо Улаанбаатар хотын 29 дугаар нэгэн ам мад хөрөнгийн тооллогын одоо баримт бол түүнийг 59 настай гэж одоо тэмдэглэснээс нь харахад 1874 онд төрсөн байна. Сүрэн хорлоогийн гэр бүлийн түүнийг нь одоо 10 настай байхад богж явсан зам бүтээгдсэн мөрөхөөр хүрээд ирсэн байна. Тэгээд хүрээд ирэхдээ бол тэд нутаг бүтэцтэй 10 гаруй насныхаа хоёр охиныг өргүүлсэн байлаа. Дамжин гэдэг айлын хүлээд утсан гэдэг. Түүний нэг нь одоо манай сүрэн хорлоо. Түүний эгч нь цэрэн хорлоо гэдэг ийм хоёр эмэгтэй байсан. За өмнө жамтын яг нь бол Чойжин лам 8 хотын намдан зайсан охин сүрэн хорлоо эхнэр болох авлаа ингэ өгүүлсэн байдаг. За тухайн үед Чойжин лам бүтээгдэхүүн шав нарыг захирах Эрдэнэ шансны яамд бол лам ба хар зайсан юм тушаалтад алба хашиж ийсэн байгаа.
Тиймээс дамжингоо бол одоо Эрдэнэ шансны яам тушаал ташиж исэн зайсангуудын нэг нь байсан болтой. Гэвч түүний одоо овгийг 1929 1930 оны бүрэн хураасан баримтад Санжинжав 1931 оны сонгуулийн эрх хасан тухай баримтад бол Санжжав 1933 оны Улаанбаатарын хүн ам мал хүнгийн тоолсон материал Санжаажав юм болоод бичсэн байдаг. Энэ нь одоо олон нэрийн одоо төрөл бүрээр бичсэн байгаа нь бол бас магадгүй одоо энэ сүрэн орлоо угаас хэлсэн эсвэл одоо энэ Санжаажав, Санжинжав гэмээр нэрээр овгож ирснийг нь бол илэрхийлэх юм баримт байгаа. Баримт одоо харахаа олдог байгаа. Санжаажав бол түүний төрсөн эцгийн нэр байж болох юм аа гэж одоо энэ баримтаас бас харагдаж байгаа. За сүрэн орлоо одоо хэдэн оны үед Чойжин нам тусан айлттай ирсэн надад одоогоор тодорхойгүй байна. За 1911 онд монголчууд тусгай технологиос нэгэн тохиолдож 1911 оны 12 сарын 29-нд 8 дугаар Жавцан дам бүтээгтийг Монгол улсын хаан ширээд залсан бөгөөд одоо уг өдрөө хишиг тарах зарлиг болгосон байна. Энэ зарлагт нь бол Гүнжир хам тусан айлт улбар шар жолоо ногоон тэрэг Жүн бангийн хүнлүү сүрэн хорлоод бол 3 давхар дэмбүн дэвсгэрээр бол шагнасан байдаг. Чойжин дамын сүмийг 1904-өөс 1908 онд бол дахин сэргээж барьсан байгаа юм л да. Нэгдүгээр сүм нь бол учир бүтүүлэгч шалтгаанаар бол шатсан. Ингээд хоёрдугаар сүмийг барихад Чойжин дам тусан айдын гэргийн одоо сүрэн хорлоо ихээхэн үүргийг гүйцэтгэсэн юм ингээд мэдээ бол байдаг. Тиймээс 8 дугаар богдхан энэхүү гаяа зүтгэлийг үнэлж сүрэн орлоод дээр өгүүлсэн одоо 3 давхар дэмбүн дэвсгэр хэрэглэх тухай зарлиг дуулгасан байж болох юм аа гэж одоо баримтаас харагдаж байна. За мөн Чойжин дам тусан айдвч гэргий сүрэн орлоогийнхаа хичээл зүтгэл одоо энэ хайр халамжийг нь бол их үнэлдэг байсан байгаа. Ингээд 1915 он Чойжин дам тусан айдв орд сүмийн үйлдвэр 5600 лан мөнгө туслан барьсан байна. Тэгээ энэ тусан айдаг тэр одоо мөнгөний дүүцүүлээд 3000 лан таацуулаад байгаас зохих ногоон өнгийн тэргийг өөрийг нь олон жил сувлан асарч хамаг ажилт нь үнэн сэтгэлийг зориулсан сүрэн орлоо шилжүүлэхийг дотоод тэргийг бүгд захирах одоо шийтгэгч яамнаа бол өргөн мэдүүлсэн байдаг. За үүнийг нь ч гэсэн одоо Богд хаан дотоод яамнаас өргөн барьсан энэ бичгийг одоо ёсоор болгосон буюу одоо 1914 онд Богд хаан сүрэн орлоод бол хурц бэлэгт цол бүрэн жинс бол олгосон байдаг юм аа. Чойжин дам тусан айдын сүрэн орлооноор 7 дугаар сүрэн дашцэдэн гэсэн юм 3 охин өргөж авсан байдаг. За 7 дугаар сүрэн нь бол ноёны хатан болсон боловч одоо удахгүй тэр ноён нь насан үед болж хүрээндээ буцаж ирсэн бол одоо 2 дахь өргөж авсан охин дашцэв нь бол муу зүүн аймаг руу яваад залуугаараа одоо бас бурхан болсон гэдэг. За дашцэд нь бол манад одоо бидэнд танил болсон олноо залуу жанжин гэж одоо нэрлэгддэг 5 сүм генералын бол гэргээ болсон. Ингээд дашцэдэмгой бол одоо 3 хүүхэдтэй одоо 5 сүрэн 5-га гээд ингээ 3 хүүхэд байдаг. За энэ одоо бас нэг сонирхолтой мэдээ дуулахад энд хурц бэлэг сүрэн хорлоо, зүс царай, тэгш, даруу төлөв, үг дуу цөөтэй, хятад төв төлөвийн болон хөгжмийн өндөр мэдлэгтэй тухайн үед нэлээд өндөр боловсролтой эмэгтэй байсан ба. Үүнийг нь одоо 1912 оны 8 дугаар сараас 1913 оны 5 дугаар сар хүртэл Монголд хаант Орос улсын бүрэн их төлөөлөгчөөр ирсэн. Одоо Крастовиц 1912 оны 12 сарын 26-ны өдрийн тэмдэглэлтэй бид гандангаас гараад хүрээнээс холгүй газар томоохон эдлийн эзэмшин суудаг утгтын дүүнд зочсон. Тэнд бол зөв айтайхан царайтай 30 орчим насны сайхан бор Монгол эр өргөөнийхөө үг биднийг өгцсөн. За мөн одоо хажууд нь түүний үзэсгэлэн гоо ихнэр хэд хэдэн бараа болгосод зогсож байсан хэмээн одоо Чойжин дам тусан хайдаг болон сүрэн хорлоогийн талаарх одоо төрөх байдлыг нь бол онцлон тэмдэглэсэн байдаг. За 1918 онд нийслэл хүрээний голын Чойжин сахиусны гүтэм Эрдэнэ бэлэг тунгалаг бишрэл тутагт дувсан хайдав насан утгыг олжээ. Ингэснээр сүрэн хорлоо 8 буюу одоогийн амгалан бол суурьсан байгаа. Ингээд Монгол ардын хувьсгалт намын 7 дугаар хурлаас ардыг мүлжиж хөрөн хураасан ван гүн хутаг сүм жас баячууд шин өрмөгтөн ганцч нарын хитрхи өрмөж замыг нь одоо хязгаарлах
тэдгээрийн хөрөнгийг бүр мөсөн эсвэл одоо заримыг нь одоо хураах тухай шийдвэр гараад 1929 оноос эдгээр одоо хар шар феодлуудын хөрөнгийг нь хураасан байгаа. Энэ үйл ажиллагаа бол Монгол улс даяар өрнөсөн бөгөөд энд нь одоо манай сүрэн хорлоо бол тойрч гараагүй бас дайрч одоо гарсан буюу одоо хэлмэгдэж явжээ. За ингээд 1929 оны 10 дугаар сарын 27-нд сүрэн хорлоогийн хураах одоо хөрөнгийн бүртгэлийг гаргасан байгаа. Үүнд бол одоо 1170 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 900 төгрөгийн алт, 145 төгрөг, 50 мөнгөний үн бүхий цагаан мөнгө гэх мэтчлэн одоо 1929 онд бол анх бол хөрөнгийг хураасан байгаа. За ингээд 1930 онд бол бас одоо 5 төгрөгийн ил зүйл бол хураасан байдаг. За мөн одоо 1930 оныхаа 4 сарын 18-нд түүнээс бас одоо хураах хөрөнгөний бүртгэлийг дахин гаргасан. Энд бол одоо мал ерөөсөө өөрийнх нь эдэлж хэрэгжилж ийсэн данх одоо торхон цамд сүмэд гэж ерөөсөө эдэлж хэрэгжилж одоо хурааж болох бүхэл эд зүйлсүүдийг бол хураасан тухай ингээд баримт байдаг юм аа. Тэгээд түүний одоо энэ хөрөнгийг нь хураасан тухай одоо эгч Сэрэн Долборынх нь охин Дондог Дулам эгчийн хөрөнгийг 3 удаа хураасан хэмээн зээ охин одоо зуртаа өгүүлсэн байдаг. За одоо тэр хөрөнгийг хурааж исэн баримтыг та бүхэн харж байна. За ингээд хөрөнгийг хураасны дараа бол 1931 он түүний сонгуулийн эрхийг нь бас хассан байгаа юм л да. Энэ одоо сонгуулийн эрхийг хассан тухай бол энэ баримтад архивын баримтад юу гэж өгүүлсэн бэ гэхээр 9-р хорооны сонгуулийн эрх хасагчдын тухай Санж Жавын сүрэн хорлоо нар болбоос шав нар бүхий ба нийтийн шүүмжлэр ихээхэн орлого ашигтайгаар бусдыг мүлжиж явсан ба түүнчлэн сүрэн хорлоо болвоос богдын дүү чаажин одоо хамгийн ихнэр болон удаан он жилээр одоо сууж явсан учраас гүнгийн зэрэг хүрэн жинсийг зүүж явсан учраас одоо эдгээр 7 хүний эрхийг нь хасах ийм одоо баримт байдаг. Тэгэхээр ингээд бусдыг мүлжиж явсан богдын дүү чаажин ламын одоо ихнэр байсан гүнгийн зэрэг хүрэн жинстэй явсан гэдэг сүрэн хорлоогийн одоо сонгуулийн эрхийг нь одоо хассан байдаг. За ингээд дээд баримтаас харахад бол сүрэн хорлоо гүн зэрэгтэй бас байх магадлалтай. Одоо энэ яг энэ баримтыг нь бол бид нар өнөөгийн байдлаар бол олоогүй байна. Гэхдээ одоо бид бол бас судалгааны ажлыг бол эрчимтэй болоод явуулж байна. За энд одоо сонирхолтой бас 1933 оны Улаанбаатар хотын 29-р ангийн хүн ам мал хөрөнгийн бүртгэлд бол Санжаажуурын сүрэн хор 59 настай, охин Дас Сэдэн 23 настай, ах Пунцэг 61 настай хэмээн бол энэ гэр бүлийн талаар нь бол бас тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Дас Сэдэн бол ах Пунцэг нар нь бол бас мэдлэг боловсролын талаар тодорхой заагаагүй ерөнхийдөө нэрийг нь бол ингээд дурдсан ийм бол бас баримт байгаамаа. За ингээд охин одоо 3 охин өргөж авсны бага охин буюу Дас Сэдэн нь бол хожим өөрийн төрсөн их цэн дээрээ бол овгуулсан. Энэ нь магадгүй тухайн үеийнхээ одоо нөхцөл байдлаасаа болсон байх одоо үндэстэй юм аа. За ингээд одоо Амглан хотдоо Жанжин клуб хэмээн олон далдчсан клуб байгуулагдаад дараагаар нь Доржин Лувсан давуу гэдэг хүн ажиллаж байгаад сүрэн хорлоо бага охин Дас Сэдэнгийнхээ хамт бол хөгжимчнөр хэсэг хугацаанд тэнд бол ажилласан байдаг. За сүрэн хорлоо охидтой бол ажиллаж хичээнгүй эрдэн боловсралтай төвд хэл заадаг хятад хэл зааж исэн ийм одоо өндөр боловсрал эзэмшүүлж исэн байгаа охтуудтай. Тэгээд тухайлбал одоо охин Дас Сэдэндээ бол хятад хэл хөгжим болов тоглохыг зааж сургасан. За мөн одоо Чойжин ламын одоо сүмийн бурхад тахилуудыг бол арчиж зүлгүүлдэг байсан тухай нь бол одоо энэ